Зохиолч Жогногийн Бямба сайхан Үдсэглэн гоо. Аянга нүдэ нээлээ. Авсны таг шиг сулгай цагаан адар өөд удаан ширтэв. Адарны тэхий голд өчүүхэн бараан толб сүудэрдгийг хараад тэр нь үлэм идэх ертөнц рүү нэвтрэх үүд шиг жигтэй санагдав. Босхоос дургүй хүрэх ажээ. Уг нь тэр хэдэн өдрийн өмнөөс тийшээ очно гэж шийдсэн байлаа. Нухацтай бодож эрс гаргасан тэрхүү шийдвэр нь түүнийг өндийлгэж залхуу хөрмээр тайвхан хувцслаад цонхоор харлаа. Тэнгэр бүрхэг салхи хөлн эсгэрч шороо босон гудамж зэвхий саарл. Хорвоо ертөнц түүнийг мэдлэхээс өмнө ийм л байсан, цааш танч энэ хэвээр юм байх болно гэж аянга шүүрс алдсан нь салхины эсэр эргэлдэн тоогдох бүрхэн малгайг хармагцсан сэтгэлэн сэргэв. Малгайны яраас бүдүүн пагдгаар эрэг гүйгчээ айдан хэсэг гүйснэн амьсгад болтой дорон зогсон 2 гараан өвдөг дээрийн тулан тонгойлоо. Хайрын малгай. Бүдүүн эрд дургүйн хөрсөн аянга эргээд гутав. Гүй чадхан байдлаа яах гэж ингэтлэн бүдүрдэг байна. Хайрын малгай. Энэ ертөнцид гоо сайхан юм гэж төвий чалга. Бүдүүнэр хийсэх малгай улаан шороо саарлаг удам. Түүнээс үл хамаарах энэ зүй тогтол цаг хугацаанд өнөд орчсоор байна. Дахин хэдэн зуун хэдэн сая давтагдах энэ хором мөч амьдрал гэж бодохоор аянгийн дотор бачуурч сэтгэл нь гадаах тэнгэр шиг хойсгоно. Төрн үхэн дунд нь нөгөө бүдүүнэр хийсэх малгай улаан шороо саарлаг удам бүх юм тодорхой. Амьдрал ийм л энгийн. Хэдэн мянган жил ингэж л явсан. Амьдрал хитрхийгээс хитрхи энгийн байгаа нь утга учиргүй санагдсан учраас гутарсан нэг нь бурхан, сүнс, диваачин, там гээд элдв юм зохиож энэ амьдралыг багч гисэн утга учиртай болгох гэсэн байх. Тиймгүйсэн бол амьдралыг яаж барах вүлээ? Амьдралыг гутаргсад л утга учиртай болох юм да. Аянгийн толгойд бүдүүнэр хийсэх малгай, улаан шороо, саарлаг удам шиг элдв янзын юмс эргэлдэн. Хоол идэхүү байх. Хүн идэхийн төлөө биш, амьдрахын төлөө иддэг. Ямар тэнэг нь энэ үгийг бодож олсон юм бол доо. Дандаа өөрсдөө зөвтгөн, хэнд ч хэрэггүй хоос үг. Хоол гэж бодохоос дургүй нөхөрлөө. Аянга дахиад л цонхоор харлаа. Бүдүүнэр алга. Энэ удаа салхи хөлн эсгэрх нь хөгжим шиг сонсогдов. Гашуудлын санаат. Чихэнд чимэгтэй, бас чииртэй. Гудмаар алхах хүмүүс дүнсгэр инээж байгаа хүн нэг чалга. Инээвэл амруун шороо орчихно. Байгаль шийтгэж хариугаа авч байгаа нь тэр. Аянга бөөр гутарч орхилоо. Төвний багнаас 5-7 дор өнгөрсөн мэт түн санагддаг билээ. Энэ ертөнцийн хамгийн их зовсон эмгэнэлт хувь заяатай хүн гэж өөрийгөө өрөвдөнө. Эцэг эх нь гар хомхилгүй шоргоол шиг ажиллаж, айлын ганцхүү аянга өлсөх, даарахын зовлон үдсэнгүй. Хэлд орсон мөчөөс эцэг эх нь амархаж завгүй зүтгэж байгаагаан чиний төлөө гэж өдөр бүр точ шиг давтдаг байлаа. Хариуд нь аянга бусдаас илүү боловсралтай болж сайхан гэрвэл зохиож өөртөө адил хүүхэдтэй болох ёстой. Тэдний бэлдэж өгсөн амьдралаар, тэдний зурсан хүслээр тэдний санаанд нийцсэн амьдрах нь тэдний ачийг хариулж байгаа хэрэг юм. Тэр биш тэд түүний өмнөөс амьдраад байгаа юм шиг санагддаг байлаа. Тэр өглөө нь хичээлдэн явж, үдээс хойш 1 дэх 3 дахь өдөр гадаад хэлдий. 2 дахь 4 дахь өдөр тооны, 5 дахь хагас сан өдөр хөгжмийн дугуйланд явна. Ганц үлдэх бүтэн сан өдөр сурсан мэдснэн эцэг эхтэй шалгуулна. Төөний хувьд амьдрал тов тодорхой, тогтсон ёс журамтай бөгөөд 7 хоногийн турш бусдын ярихыг чимээгүйхэн сонсож, загнуулж, аашлуулна. Инээгч хориотой. Инээвэл зандардаг учраас тэр инээхэн байж, түүний хүрээлэн буй хүн, юмс бүгд ав адилхан нэгэн хэвдэд сутгсан мэт болохыг мэдэрч, хэвсэн амьдралд нь өчүүхэн жаахан өөрчлөлт гаргахад сэтгэл нь учиргүй шаналж, тэр хэрээрэн хүйтэн
гөжүүд нэгэн болж өсчээ. Харин багхан ч гэсэн зав гарахад аянга цаас харандаа нийлүүлж зураг зурдаг байлаа. Энэ мөчид тэр бүхнийг мартан хорвоогоос тасарч ойр ганцаараа энэ дэлхийд амьдардаг шигээр өөрийгөө төсөөлдөг байв. Ингэж амьдарсаар сарын өмнө тэр их сургууль төгсөж хуульч хэмээх дипломтой болоод амьдрал нь эцэг ихэнх нь мөрөөдсөн тэрл зүйл рүү аясаараа хөөрч байлаа. Эмийн сан руу сажлах ёстой гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ. Тэр хөрмийн углан гадагшаан гарлаа. Орцны дэргдэх модон вандан сандалд нэгэн эмгэн хөшөө шиг огт хөдөлгөөнгүй сууж байхдаа таарав. Үл завчих хардсан тэнгэрийн хаяа руу ширтээстэй этгээд эмгэн рүү аянга дөхөж очоод тэхээс тэхсэн юм шиг байдгаараа "Юу вэ нэмэ? Амьдрал дажгүй юу?" гэж ориллоо. Эмгэн аянга руу цочин харснаа сайн хаврын өрөөрөө цайхан байна. Удахгүй шовууд ирнэ гэд мойныг хуруугараа тэнгэрүүдэд саагаад шүдгүй аман ангайлаа. Эний жугаан тэрэчээ. Аянгад эмгэний ийн суугаан ядаргаатай санагдав. Хизээ тэр шууд ирнэ гэд орцны үд сагсаар суух үлийг. Айгуул тэнгэрээр нисэх шуудыг усгүйсэн хоёр цэдмэр нь олж үзэхгүй те. Эмээ, та тэр шуудыг харж чадах юм уу? Эрлэг гэхэд тэр алсуур нисэж өнгөрөх байлгүй. Би нисэж угааг нь мэдэрдэг юм аа. Яаж тэр вэ? Аянга эмгэний чихэнд хошуугаанаа хашгирлаа. Тэд надад нисэж яваагаан хэлдэг юм. Солиотой эмгэн гэж аянга амандан хараал тавиад эмийн сан руу сажиллаа. Эмийн сангаас тэр эм аваад сэгсэрч үзэв. Өвдөхгүй үз. Чи юу ч мэдрэхгүй. Буцаад гэр өдөн гэлдэрч явтал замын хажуугийн төмөр хайсан тэгэлсэн бүрхэн малгай салхины аясаар дэрвхийг харлаа. Нөгөөх бүдүүн эрийн малгай байх нь хэмээн аянга тааварлаад хайснаас малгайг салган чулуудж орхив. Салхины хэмнэлээр өнхөрөх малгайг хараад гинэтхэн бүдүүн эрд уур нөхөрчээ. Салхи өдөр ийм малгай өмсөж явдаг яасан дүүрсэн тэнгэв. Өнөн төрхөөл малгайгаар даллах гэж оролдов биз өөдгөө новш хуурам чамтан. Аянга малгайны араас гүйцж очмогцсон дэвсэлж гарав. Малгай шалчиж малгай гэхэргүй болоход нь саяныг сэтгэлэн тайвширч хогчно гэж амандан говтнээд цааш алхлаа. Орцны үүдэн дэрхэд эмгний дэргэд нэгэн бүсгүй сууж байлаа. Салхинан уртхар гэзгэн намирч жихүүцнээс хацар нь минчигээд үе дэргэдэг шорооноос тэршааж нүдэн онийн аман жимсэн төрх аянгад ер бусын санагдлаа. Түүний сэтгэл тэр дороо л сэргээд ирлээ. Жинхэнэ үдсгэлэн гоо. Бүр зүрхэн цээжиндээ багтаж ядан цавхчив. Амьсгалан давчтаж бүсгүй гоо үдсгэлэн нүднийх өмнө эргэлжилэхэд амьдралд нэг ч гэсэн сайхан зүйл байдаг нь юутай сайн хэрэг вэ гэж дотроо уулгалдлаа. Сайн уу? Эмээгээ сахиж байгаа мó? Тийм ээ, авч явах гээд эмээ шууд ирэхийг хармаар байна. Төр хүлээгээч гэсэн. Ийм өдөр шууд ирэх үү? Болдог өдрөө гадаа гарчтэй. Чи эмээгээ ачна уу? Үгүй ээ. Гэхдээ тэрнээс ирэх юм. Эмээ намайг ирэхийг хүссэн. За ойлголоо. Чи эмч юм байна. Тэгж хэлж болох л юм. Би хүмүүс тайвширлыг өгдөг юм л да. Тэд ч үүнд баяртай байдаг. Эмч сайхан мэрэгжил байх та. Баг байхт маань намайг ганц ойлгодог хүн эмч байж билээ. Танахынд байдаг юм уу? Тийм ээ, энэ орц. 5 давхарт баруун толын хаалга. Ингээд чи хайлын эмнэлэгт ажилладаг юм. Чи удахгүй мэднэ. Гээд энийг хийх бүсгүйг хараад аянга өөрийн мэдлгүй чи үнэхээр үсгэлэнтэй юм аа. Би амьдралдаа чам шиг сайхан бүсгүйтэй очирч явсангүй гэж үннэн өчлөө. Хүн бүрл намайг өөр өөрийн нүдээр хардаг. Сэтгэлдээ юу гэж төсөөлнө тэгж л харна. Яагаад ч би өмнө нь хаа нэгтээ чамайг харсан юм шиг санагдаад ах юм. Чи бид хоёр таарч байгаагүй. Хэрвээ таарсан бол өнөөдөр уулзалтахгүй байх байлаа. Яг энэ үед эмгэн мойныг хуруугараа тэнгэрийн хаяа руу зааж шовууд тэд нисэж байна хэмээн орилов. Аянга эмгний заасан зүг харвал нэрэн л тэртээ олсод цайрах уулсын орой гэмжин
шууд зэлэн нисэж байлаа. Сэтгэл минь амарлаа. Өнөөдөр явхад таарсан сайхан өдөр байна гэж эмгэн хэлээд санаа алдав. Та одоо явдаа, дараа уулзъя. Эмээ бид хоёрын явах цаг боллоо гэж бүсгүйг өгүүлэхэд нь аянга ойлголоо. Дараа гэдэг нь хизээ хэмээн асуув. Чамаас л шалтгаална. Тэгвэл удахгүй уулзъя. Баяртай гэж хэлээд аянга орц руу орлоо. Түүнийг өмнө нь хаа нэгтээ харсан даа гэх бодол толгойноос нь салж өгсөнгүй. Гэртэн ороод буудан сун өнөөх бодолдоо автав. Харсан даа гэж бодох тусам хаана гэдэг асуулт тарчилгана. Гэнэтхэн тэрээр өрөөний болонд өөдөөс нь мэлтийх 2 хоногийн өмнө зурж дуусгасан бүтээлэгтэй зураг руу харлаа. Зураг руу муур аятай мираж очоод үл мэдэг чичгэнсээр бүтээлгийг хуу татхад орцны үдэн таарлцсан бүсгүй өмнөөс нь доогтойхон мушин байлаа. Зургийн дор хар тосон будгаар үдсгэлэн гоо гэж тодоос тод татлагжээ. Аянга бүсгүйн хэлсэн учир битвэлэг үгсийг саялухав. Би хүмүүс тайвширлыг өгдөг. Тэд энд баяртай байдаг. Хүмбэр намайг өөр өөрийн нүдээр хардаг. Сэтгэлдээ юу гэж төсөөлн тэгжил харна. Хэмээх бүсгүйн дуу хоолой жихэнд нь сонсогдох шиг болохт нь тэрээр ганцхан харааж цонхроо очоод өлийн харвал орцны үдэнд гэрлийн анивчуулсаар эмнэлгийн тэрэг зогсож байлаа. Вандан сандал дээр хэвтэх хэн нэгнийг цагаан давуугаар хучжээ. Аянга үхэл гэж бодонгууд царайд нь мишил тодров. Удахгүй түүнтэй уулзахаар ирэх бүсгүйг бодон тийм ээ. Амьдралаа утга учир түүнд оршдог ажээ хэмээн аман дам бовтонлаа.